Бүгд энэ өдрийн минь ингээд энэ удаагийнхаа бүтэн PC-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд олон юм яриад явах уу? Бичлэгээ шууд эхэлцгээе. За энэ 7 хоногийн маань топ пост бол Monterio 26-гийн Joy Boy гэсэн гачигтай пост байна. Их үер угаасаа автнаа. Харин тэр үед загасны арал дээрх Нова хөлөг бүх хүмүүсийг аврах бол яах вэ? Энэ их үер болно гэдгийг Joy Boy анхнаасаа таамагласан. Тэр үед өөрийг нь орлох хүн тэр хөлийг жолоодон бүх хүмүүсийг аврах үүрэгтэй бүтээгдсэн бол яах вэ? Эртний домогт Нова нь их үер автахад бүх амьд биетийг аврах үүрэгтэй бүтээгдсэн гэдэгтэй. Харин One Piece-ийн Нова анхнаасаа бүх дэлхийг үрт автахад хүн загас минг өөр бас бүх хүндэстнэр нэгтгэн аврах нэгдсэн улс байгуулсан ийм зүйл юм аа. Тэгээ бүх амьд биетүүд аз жаргалтай амьдрах улсыг бий болгох зорилттой Luffy, Joy Boy-ийн тэр хүслийн зүүн совинтой авч төрөөд далайн дээрэмчдийн хаалт зөвхөн ашиглах боломжтой тэр хөлийг эзэмших зорилготой бол яах вэ? Гэсэн пост орж ирсэн байна. За тэгээ үүний коммент дээр нэлээд олон комментүүд уншицгаая. За ингээд Monterio маань өөрөө тэр тухай Joy Boy 2 3 дээр байж болох таамаг бас бичсэн байгаа. За стор нь боломж биш үү? Их үер болно. Гэхдээ бас тэрийг ийм үү тэрийг мэдээд дэлхийн засгийн газрынхантай усан цэргийнхантай дайм боловс яах вэ? Тэгээд Новаг зөвхөн хүн загаснууд л их газар дээр авчирх магадaltaй гэсэн байдаг гэж байна. За доор нь Midasу. Гэхдээ Vegapunk дэлхийг живж байна гэдэг нь хоёр өөр утгатай байж магадгүй. Нэг дэлхийг хотлох хуурмаг түүхээр дүүрэн тэрэндээ живж байна гэсэн утгатай. Эсвэл хоёр дахь нь дэлхий живж байна гэдэг нь шууд утгаараа уранусыг ашиглахад далайн ус 1 м нэмэгддэг. Тэгээ 800 жилийн өмнө 200 м дээшсэн. Цаашдаач дээшлэх болно. Бас Merijo дээр дэлхийн хамгийн өндөр газар байрладаг ба үерт автах магадлал бага. Үерт автсан ч нэг тийм шилэн оргон толгоогоо хийждэг хүмүүс нь тэгэд үнийг Shanks мэдээд багтааж төрийн жимстэй хүн авч явдаггүй. Хэрвээ дэлхийн усан жибэл Poseidon маш хүчрэхэг далайн зэвсэг болно. Бас Nova Roger-ийн хөлөг 500 цааны маань Loki-гийн хүлэгдсэн байсан мотор хийгдсэн гэдэг таамаг байдаг штэ. Тэгээ яг яах юм бага миний таамаг бас биш шүү гэж байна. За тэгээд энэ постыг энэ хүртэл уншицгаая. За дараагийн пост нь Otherwise emphasis 94 гинэ. Ийм үгэн ч төрийн жимсний талаар таамаг. Ийм үг гэдэг нэрийг ардаас нь уншвал Umi буюу Umibozu-гийн нэртэй адилхан байна. Тэгээ ийм үгийн Devil Fruit нь Japаны домгийн мангас буюу Umibozu-га санаа авсан байж магадгүй. Тэгээд таван горостой адилхан зоон төрлийн чөтгөрийн жимс нь бас байж магадгүй. Хараахан бас Umibozu-тай нэлээд төстэй харагдаж байгаамаа гэж байна. За энэ Umibozu-гийн талаар нэг жоохон тайлбар өгье. Umibozu нь болохоор Японы ингээд эртний домогт гардгаар далайн мангас гэж ярьдаг. Тэгээ далайн мангас дундаа ингээд далайд энд тэнд гинт гарч ирээд далайн дээрэмчтэй онгоцыг ингээд сүрүүлдэг гэж гарддаг юм байна. Тэгээ яагаад сүрүүлдэг юм бэ гэхээр өөрөө далайд живж өгсөн ханхуу болохоор одоо ингээд хүний оршихуд буюу одоо ингээд далайн түвшнөөс дээр буюу газрын гадар дээрх юм оршихуд өс сансаа гэж яригддаг. Тэгээд бас энэ ч утгаараа One Piece дээр ийм үү далайн түвшнийг ингээд дээшлүүлээд байдаг юм зэвсэг ашигладаг гэсэн юм холбоос байдгийг шүү. За ингээд дараагийн пост руу орцгоё. Дараагийн пост маань No Victory таамаг гэсэн гарчигтай наа. За энэ миний таамаг шүү. Зүниша 1000 гаруй жилийн өмнө шийдгүүлсэн гэдгээ. Тэр нь яг үнэндээ 1000 биш 800 жилийн өмнө шийдгүүлсэн бол яах вэ? Иймүү самаа эртний хаан тулсыг устгах гээд Зүнишаг эсэргүүцсэн. Тэгээд иймүү Зүнишаг алах гэтэл Joy Boy зогсоосон. Иймүү Joy Boy хоёрын хооронд дайн гарсан тэрэн дээр нь Joy Boy ялагдаад эртний хаан тулс живсэн. Зүгээр таамаг шүү. Анхаарал хандуулсанд баярлалаа гэж байна. За ерөнхий бас байж болох таамагч гэсэндээ яг Зүниша бол Joy Boy-ийн хамсаатай ер нь багийнх нь гишүүн байж магадгүй гэж яг бид нэр одоо хүртэл тэгж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр яг юу юм бэ гэхээр яг эртний улсын хамгийн хүчрхэг ч юм уу эсвэл яг хамгийн гол чухал юмыг хадгалсан арлыг нь Зүниша дээр ингээд байрлуулад ч юм уу те. Ингээд амьдр гэж хэлэнгүүтээ Зүнишаг албаар тэгээ иймүүд баригдахгүй тулд ингээд үргэлж алхаа гэсэн юм шийтгэл ч юм уу эсвэл ингээд тэр улсын аюулгүй төлөө хийж байгаа үйлдэл юм болов гэж би боддtiin. Үнэн байх нь. За дараагийн пост маань Kitigiri Big Fan бас нэгэн бодол гэж байна. Зорогийн нэг нүд яагаад сорвтой болсон бэ гэвэл бусад харалтай сэлэм ашигладаг хүмүүсийн нүд шар шуурныхтай адилхан болдог. Харин Зорогийнх шал өөр энэ зурган дээр шиг эсвэл бүр өөр болсон баха. Тэгэд Mihawk айсандаа эсвэл санаан зовсондоо нэг нүдийн сохолсон баха гэж байна. Зорогийн нүдэн дээр нэг бас хүмүүсийн ингэж яриад байдаг таамгийг хэлэхэд Зорогийн нүд маань
Ер нь бол яг дөгцсөн. Михактай бэлтгэл хийж явах явцдаа нүд нь ингээд өөрчлөгдөөд хараалц хэлмээс болоод өөрчлөгдсөн. Тэр үед нь Михак ямар нэгэн тамга тавьсан байдаг юм аа. Хүчийг одоо ингээд хорих гээд гэсэн үг шүү дээ. Эсвэл ингээд хүчийг жоохон баланслах гээд ингээд хамгаалсан. Тэр тамга нь болохоор ингээд зүүн нүдийн сохолсон эсвэл зүүн нүдийн ингээд хамгаалсан гэж ярьдаг шүү. За ингээд дараагийн пост маань Пүрэ 33 байна. Локи гэсэн гарчигтай байна. Локи нүдний хаалт зүүдэг шалтгаан нь энэ юм аа гэж байна. Тиймээс Локи яагаад нүдний хаалт зүүдэг нь энэ юм аа. Та нарын олонх нь яагаад Локигийн нүдийг ингээд тагалсан байгаа талаар асууж байгаа хаа. Тэгээ энэ нь нууц хэвээр байгаа. Эндээс одоо ингээд мимийн Локи гэнэ үү? За мимийн Локи яагаад нүдний хаалт зүүж байдаг талаарх 3 санааг оллоо гэж байна. Бүх домог зүйд нүдний хаалт зүүдэг 3 бурхан л байдаг юм байна. Эхнийх нь Ордрикийн домогт гардаг Ходор бөгөөд Локигийн одоо өөрийнх нь дүү Балдуурыг агнахаар хуурцсан юм аа. Яг хараагүй нүдэн таг болчихсон гэдэг юм байна. Тэр бас өвөл харанхуйн бурхан юм аа. Хоёрдугаарт Ромын домог зүйд шудраг хатан айгоо. За шудраг хатагтай Люстития хэмээх бурхан биеттэй юм хүн байдаг юм байна. Тэгээ тэрээс хилэм хайрс нүдний хаалт барьдаг. За Локи өөрийгөө бурхан гэж үздэг учраас үүнийг ингээд төлөөлж чаднаа. Дараа нь 3 дахь нь Грек, Ромд бие биенээ төлөөлдөг 2 бурхан байдаг юм байна. Тэр Ромын домог зүйд хайрын бурхан, Грекийн домог зүйд Эрос. Энэ хоёр амьтан хайр дурлалыг бэлэгддэгч хамгийн чухал нь сохор хайр юм аа. Тийм ээ, энэ Ода Сенсейгийн Лолад зориулсан харалган хайр юм аа гэж байна. Локид ашигласан гол сүнслэг нөлөө байж магадгүй юм аа. Локи тэр бол дэлхийн төгсгөлийг авчрах хүн гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ шүтэн бишгч нь тодорхой шашинтай холбоотой байгаа хаа. Тэгээд эцсийн цагт аимшигт амьтад гарч ирнэ гэдгээ. Тэдний нэгийг царцаа гэж нэрлэдэг. Түүний нэр нь Локитой төстэй боловч тэднийг удирдагчийг Аполлон буюу устгагч гэдэг юм байна. Грекийн домог зүйд Аполлоны харагдсан нарны бурхан гэж үздэг бол үздэг юм байна шүү. За Аполлоны харанхуй үхлийн бэлэгддэг унсан бурхан гэж үздэг юм байна гэж байна. За тэгээд айгүй гой зургуудтай байна. За энэ ямар гоё судлаа вэ? За би энэ түүх домог талаар нэг сайн мэдэхгүй байгаа дээ. Тэгтээ Локи дээр нэг нэмэхэд би өмнө Локигийн бичлэг хийж байхдаа Лолагийн талаар холбож яриагүйг та одоо ингээ бичлэг үзсэн болохоор мэдж байгаа ах. Яагаад холбож яриаг юм бэ гэхээр энэ дээр нилээн гүнзгий утга байгаа юм болов уу гэж миний ингээд зүгээс харж байгаа болохоор бас тэр тал руу нэх амар оролдог байгаа шүү. За ингээд дараагийнхан пост руу цой Midasу 21 Void Century Part 3 Joy Boy Journey Wano and Fishman Island гэнэ. За хүн загасны арал. Joy Boy загсан хүний арал дээр ирж тухайн үеийн Лусын дагны гүнжтэй тодорхой гэрээ байгалаа. Энэ гүнж нь Poseidon буюу One of the Three Ancient Weapons гэгддэг хүч чадалтай байсан бөгөөд Merfolk what? Okay. Нэг юм байдаг юм шиг байна. Тэгээ Merfolk-уудын буюу загсан хүн дунд тэнгисийн хаадын амар том битэй Kraken загасч тэр юм шиг байгаамаа гэж байна. Ингэж дуудаж удирдах онцгой чадвартай байсан бөгөөд ийм чадвартай гүнж олон зуун жил ганцхан удаа төрөх боломжтой юм аа. Энэ нь Ширахаши гэж байна. Тэг гэрээний нөхцөл нь тодорхойгүй байгаа ч ямар нэгэн асуудлаар Нова хэмээх асар том хөлөг онгоц оролцсон байгаа. Онгоцыг далайн хаад том биеттэй загас буюу загсууд штэ. Тэгээд далайн хадууд ингээд татаж авч явахаар бүтээсэн боловч хаашаа ямар зорилгоор авч явах нь өстой тодорхой байгаагүй байна. Үйл мэддэг шалтгааны улмаас Joy Boy амлалтаа биелүүлж чадаагүй маа. Тийм болохоор тэрээр ингээд уушлахгүйсэн маягтай poneglyphic ингэж үлдээсэн байдаг гэж. За Wano хоосон зуунд чухал үүрэг гүйцэтгсэн байж магадгүй маа. Тэг ямар нэгэн байдлаар их хаант улсад харьяалагддаг байсан. Учир нь Kozuki гэр бүл poneglyphic бүтээсэн хүмүүс бөгөөд эртний зэвсгийн нэг болох Плутоныг одоогоор тусалсан гүнд оршдог. Тухайн үед оршин байсан эртний Wano ус нь одоогийнхоос эрсөөр байсан баха. Kozuki Oden лавтай зочлох үеэрээ тусалс урд өмнө дэлхийн бос тусадтай холбоотой байсан ч авгаа дайнаас өөрийгөө хамгаалахын тулд тусгаарлах бодлого баримтлалж бүхэл бүтэн улсын иргэнд хооронд асар том хан босгож байсныг мэдсэн. Үүний үр дүнд ханны дотор байсан бүх зүйл борооны усаар үерт автаж уулын хажуугийн хитгэн өндөрлөг газар амьдрах боломжтой болсон байдаг. За Одоны яснаар дэлхийн ертөнц Wanoтой дахин холбогдох нь маш чухал тул Joy Boy буцаж ирэхээс өмнө түүний хил хязгаар нээгдэх ёстой. Ингүүл Плутоныг дахин чөлөөлнө гэсэн үг. За уучлаарай ингээд өглөө бичиж байгаа болохоор миний хил ам ерөөсөө эвлж өгөхгүй байх шүү. Та сайн ойлгоорой. За ингээ пост нэг ингээд сүүлийн хэсэг маань гисэн хэдий ч дэлхийн засгийн газар тус улсад судалгаа хийхийг хориглож чадахгүй байгаа.
Учир нь Wano-гийн ард түмэн улс орн яагаад тусгаарлагдсан хоосон зуунд юу болсон талаар үнэхээр анзаардаггүй. Wano-гийн ихэнх хүмүүс их орноосоо гарах нь гэмт хэрэг тул гадаад ертөнцид юу гэдгийг ч мэдэхгүй байгаа гэж байна. За их сонирхолтой таамагууд, магадлалууд, баримтууд байгаа болохоор би энэ үрээд өөрийнхөө бодлыг хэлэхгүйгээр ингээд үргэе. За дараагийн маань Post No Flow 8732. Ахаа заавал бичлэгтээ оруулаарай гэж байна. За бичлэгтээ ороосон шүү. Гоё юм лээ шүү одоо. За би бодлоо л доо. Blackbeard One Piece-ийг олоход дэндүүд гэхэд бүр дэндүү ойрцсон. Учир нь рейлиг олоод пүдиний чадраар рейлийн ой сарамжийг ухаад One Piece-ийг олох маш амархан арга бий юм байна. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл багийн чөтгөрийн жимсдэд ус руу ортгоо. Тэгсэн байж хэтэл одоо хүртэл чадраа алддаггүй. Би буруу санаагүй бол гэж байна. За тэгээд Dressrosa Arc дээр Sabo, Mera номын жимсийг дөнгөж идээд явж байтал туслах нэг эмэгтэй нүр нь усанд хүрч болохгүй шүү гэж хэлдэг. Хөрвөл чадвараа алддаг гэж байсан. Тэрнийг бодож үзвэл багийн бусдаас арай өөр байвхаа. Тэгээд багийн гих нэгэн One Piece дээр одоо хүртэл байсаар байгаа. Бүр 12-р эпизодоос эхлээд гарч ирсэн шүү дээ. Тэгээд үүнээс авч үзвэл багийн хизээ нэгэн цагт ингээд нилээн томор гарчиж магадгүй юм аа гэж байна. За тэгээд доодох комментуудыг хальт уншия л та. Үгүй чадвараа бүрэн алдах биш, усанд хүрэх чадваргүй болдог болохоор хэлж өгсөн. Люфи усан живээ чадвараа алдаагүй штэ. Үхэхгүй л бол чадвараа огт алдахгүй гэж байна. За тийш үү. Далаа усанд хүрлээ гэгээд яг чадвар нь алга болохдоо биш, чадвар нь солирдог. Тэр нь биеийн бас давхар сүлддэг аа. Энэ бол Kairoski буюу далаан чулуу нэг хүч чадал. За дараагийн маань Post Person Who Lost Earth God гинэ. Ихэнх хүмүүс Earth God-ыг ийм үс амаа гэж боддгоо. Яагаад гэвэл тэр нэг анги дээр байгальтай маш ойрхон байгаад байдаг. Тэгээ бла бла гэх мэт юм те. Тэгээ жич Facebook дээр байхаар нь гусцсан шүү. Sorry гинэ. Хита номын модель Earth God буюу Forest God нэг уулын савдаг гэдэртэй чонтой аним байдаг та. Тэрэн дээр уулын савдаг гарч ирэхдээ бугын ивэртэй урт хөл хэрэг зүйлстэй гардгаа. Одоогор One Piece дээр байгаагаар мэдэгдэж байгаа буг нь болохоор Tony Chopper байгаа юм аа. Тэгээд тэр зүгээр л Final War дээр ялагдахын даваан дээр тэр Awakening хийж Earth God болж хуурснаар Final War маань манай тал руу ингээд чиглэх магадaltaй. Орчуулад л орчуулчихлаа тэгэж ингэхгүй гинэ. Гэхдээ ер нь орчуулах дээр би та нарт ингээд хэлэхэд орчуулчих болноо. Тэгээ биний мэдэхгүй, та нарын мэдэхгүй мэдээллийг чи мэддэг байлаа гэд бусдгүй мэдэхгүй болохоор би та нарт уншиж өгч та нартаа ингэж толиулж байгаа штэ. Тэгээ заавал ингэж орчуулах бол буруу зүйл гэсэн юм бол биш та. Харин орчуулсан бол орчуулсан шүү ч юм уу те. Интернетээс их авлаа гэдгээ хэлээд яваадах нь зүгээр байх гэж бодож шүү. За тэгээд энийг бол би хальт харсан юм байна. Тэгэхээр яг Chopper идсэн жимсэн нууцаар юм нууц Awakening-тэй байвал яах вэ гэд нэг тийм яриад байдаг. Тэгээ Chopper-ын жимсний хувьд болохоор ингээд ямар баал иддэг вүлээ нэг юм ингээд үрэл идэхээр л томроод иддэг штэ. Тэр нь болохоор ингээд science маягаар те одоо шинжлэх ухааны аргаар гаргаж авсан өөрийнх нь жимстэй тохируулсан юм арга болохоос биш жимснийх нь хүч нь бол хараахан мэддэггүй байгаа гэж бас хүмүүс ярьдаг юм байна лээ. За энэ удаагийн бичлэг бас жоох уртулж магадгүй юм шиг байна. За дараагийн пост маань хязгааргүй тавина. Joy Boy гэж. За Joy Boy-ыг жинхэнэ хүн биш гэж бодож байна. Учир нь Luffy-гийн хийдсэн жимс нь домогт зоон төрлийн жимс. Шууд утгаараа Nika бол жинхэнэ дүр биш юм аа. Өөрөөр хэлбэл зохиомл дүр. Бас энэ дүр нь жимс хэлбэрээр оршиж байсан. Гэхдээ санаарай энэ бол зүгээр л таамаг шүү. Тэгээд Poneglyph-ийг үлдээсэн хүн бол Hito Nomi буюу Nika-гийн анхны Joy Boy байдал гэж магадгүй. Бас Joy Boy нь үлгэр домгийн дүр байх магадaltaй. Учир нь Super Water тэнгисийн дайчин гих үгсийг Japan-аар Joy Boy Warrior гэж бичдэг. Эцэст нь энэ бол зүгээр л миний таамаглал байлаа. Балаа таамагддаг зүйл шүү гэж байна. Тэгээд Sailor Phoenix бичлэгэнд оруулна гэж найдаа. Bro гэнэ. За бичлэгэнд орсон байна. За дараагийн маань пост маань OK Warthog. Shanks villain гэнэ. За Shanks болон Loki-ор хоорондоо beefтэй гэдэг нь ойлгомжтой болсон шүү дээ. Тэмч болохоор хүмүүс маш олон таамаг гаргаад ирж байна л да. Shanks Loki-гоос Gomu жимсийг өөртөө авсан байсныг Luffy санаанд гүйцсэн. Тэгээд дараачийн Luffy хүнд хулгайлагдаж далайд шидэгдсэн шүү дээ. Хэрвээ Luffy анхнаасаа Gomu жимсийг идээгүй бол Shanks Luffy-г нэг гараараа алдан байж аврахгүй байсан гэж бодож байна. Яагаад гэвэл Shanks маш ховор төрлийн жимс олцоод зүгээр нэг хүүхдэд идүүлэх ямар ч бодлого байсан бөгөөд өөр маш том цаашлаад One Piece-ийг олох хүч чадлыг өөрийн багтаа хэрэглэх гэж байсан гэж бодож байна. Зүгээр Luffy Gomu жимсийг идсэн учраас далаа мангасны гараараа алтан байж Luffy-г аварсан баха гэж байна. Ер нь бол баг тийм бахөө зүгээр л арай гэж олсон тийм гайхалтай хүчтэй жимсээ нэг хүүхдэд идүүлчихэд үхэх гээд яаж өрхөж чадах вэ гинэ.
Oh, I see. Байж болох юм байна тийм ээ. За дараагийн маань пост болохоор Any Trash Raftel гэж юу вэ гэж байна. За хэрвээ Raftel 800 жилийн өмнө Diov-гийн хүмүүсийн амьдардаг байсан улс гэвэл яах вэ? 800 жилийн өмнө иймүгийн эсрэг Joy Boy-ийн тулааны үеэр Loki Lilith-тэй хамтарч Raftel руу явах арга буюу Poneglyph-ийг дэлхийн энд тэнд авчирсан баха. 800 жилийн өмнө иймүү Diov-гийн нууцыг мэдээд устгасан баха. Одоо үед Raftel Diov-гийн хүмүүсийн нууц байгаа. Тэр нууцыг Roger л мэдсэн байгаа хаа гэж байна. Оо бас гоё тамаг байна. Raftel гэж бас дууддаг, Laftel гэж бас дууддаг юм лээ. Зүг бах тий. За дараагийнх маань 11 6383 бодол Brooke is dead, Aokuji son гэдэг үгсийн гарч ирсэн байна. Яг бас байж бас болно. Brooke маань одоогор хамгийн нууцлаг дүр гэж яригддаг юм One Piece-ийн одоо дэрсэн малгайтад дунд дээр. За дараагийн маань бодол болохоор Round Wash гэнэ. One Piece-ийн түүх. За урт түүх шүү. Эртүрд нэг цагт нэг хүн бүхнийг захирдаг байжээ. Мөн ижидийн гэмээр зүйлс олон байж л дээ. Нэг өдөр Сангод буюу Ника маань эрх чөлөөнийхэн төлөө бүхнийг захирагчтай байлтаж гин. Гэвч бүхнийг захирагч бүх зүйлсийг жимс болгожээ. Никаг бас бүхнийг захирагчийн үр удам. Ийм мөн Ника номыг хайж энэ үүргийг Зүнишад өгсөн боловч Зүниша эрх чөлөөнийхэн төлөө энэ жимсийг Joy Boy төгснөөс болоод түүнд шийтгэл өгсөн. Дараа нь Joy Boy буюу Ника номыг эдсэн хүн гарч ирээд эрх чөлөөт улс байгуулжээ. Ийм уурлан энэ улсыг устгасан баха. Тэгээд Joy Boy шиг хүн гарч ирэхийг мэдээд Никаг хайсан боловч олж чаддаггүй 800 жил болжээ. Эсвэл өөр хүмүүс эдэн явсаар нэг өдөр өөрсдийн гарт оруулсан боловч үүнийг Shanks булааж аваад Luffy маань идсэн. Бас Dio-гийнхан буюу эрх чөлөөнийхэн төлөө иймүүтэй дайндсан хүмүүс байсан ба энээс болж иймүү Dio-гийнхантай чөтгөр болгожээ. болохоор no comment. За сүүлийнхэн пост руу оръё. Cheap Perception. Cheap Perception. One Piece. Миний бодол. One Piece гэж 800 жилийн өмнө эртний дайны үлдэгдэл цогцос зэвсэг гих мэт зүйлс байж болно. Тэгээ мөн 20 улсын нэгдэл дайны дараа дэлхийн засгийн газар гэж байгуулсан. Их дайны дараа дэлхийн засгийн газар Joy Boy болон найз нөхдийг ашиглаж байсан зэвсгүүдийн одоо үлдсэн байж магадгүй. Мөн түүний нөхдийн цогцсуудыг Raftel орхисон байхаа. Учир нь дэлхийгээс нуух гэж. За ердөөл өчүүхэн миний тамаг байлаа. Заавал бичлэгтээ оруулаарай гэсэн мэн. За заавал бичлэгтээ оруулсан шүү. За ингээд энэ хүрээд бүтэн писэга дуусгая гэж бодлоо. Яг л миний арснаар энэ хүртэл яг миний уншаагүй бүх постууд маань орж ирэх шиг боллоо. За ингээд илүү идэвхтэй байгаарай гэж хүсье та нартай. Бас нэг жижигхэн хүсэхэд аль болох монголоор бичвэл надад хүртэл уншихад айгүй амар байх байх шүү. Та нар ингээд яг би эдитэлсэнгүй л дээ. Эдитлээгөө айгүй олон ингээд алдаж уншсан хэсгнүүд байгааг бас анзаарсан бах. Тэгээ уншиж чадахгүй байх ингээд байна гэж бас битгий шүмжлээрээ. Аль чадгаараа би найруулад шууд уншиж байгаа болохоор бас ингэж та нарт хүрч байгаа шүү. За ингээд энэ 7 хоногийнхоо бүтэн пистэй хамт байсанд бүгдэнд баярлалаа. Дараа 7 хоногийнхоо бүтэн писээр дахиж уулзъя. Түр баярлалаа.